Үлдсэн ят барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын урамшуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх үлдсэн ят барьцаат зээлийн газар. Орой минь хүргийн эрхэм үзэгчдээ бид та бүхэнд мэдээ танилцуулахад бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Эхний мэдээ танилцуулъя. Монгол улсын нийт газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалалтанд авахар мянганы хөгжлийн зорилтонд тусгасан байдаг. Энэ утгаараа шинээр 22 газрыг улсын тусгай хамгаалалтанд авахар улсын хурал дүргэн бариад байгаа. Үүний 9 газар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байна. Дорнод аймгийн хэмжээнд 6 газар буюу 1,800,000 орчим гааталбай улсын тусгай хамгаалалтанд бий. Энэ нь нутаг дэвсгэрийн 20%-ийг эзэлж байгаамаа. Улмаар шинээр 9 газар буюу 800,815 гааталбайг улсын тусгай хамгаалалтанд авахар санал хүргүүлээд байгаа юм. Эдгээр газрыг тусгай хамгаалалтанд авах асуудлыг улсын хурлаар шийднэ. Энэ асуудлыг эрх хаврын чуулганаар хэлэлцэх юм байна. Дээрх 9 газрыг тусгай хамгаалалтанд авбал Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн 25% нь тусгай хамгаалалттай газар нутагт хариалагдах юм байна. Улсын хэмжээнд бол нэг 22 газрыг энэ жил одоо тусгай хамгаалалтанд авна гэдэг жагсаалт гаргасан байгаа засгийн газраас. Түүний улд 9 нь бол манай Дорнод аймагт. Тийм учраас бол бараг тал хувь нь ганцхан аймгаас усан тусгай хамгаалтанд орно гэдэг бол бас манай аймгийн хувьд бол бас нэлээд сайн үзүүлэлт гэж ингэж ойлгож байна. Тэгээд энэ 9 газрыг сая гаруй мянга талбайгаар нэмэгдэж байгаа. За холбогдох сумд болон аймгийн эдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжсэн тогтоолын төслийг гаргаад явуулчихсан байна. Одоо их хурлаар оруулах асуудал байна. Шинээр тусгай хамгаалалтанд авах дээрх 9 газрын тухайд халахын 5 уул, нөмөргийн өргөтгөл, ташхайн 5 нуур, хөхнөр, 60 тогоон А, Б гэсгүүд, Мэнэнгийн цагаан хоолой, Дун уул, Монгол дагуурын Б гэсэг гэсэн газрууд багтаж байна. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзий Бат барьцаат зээлийн газар. Бойрноор Мэнэнгийн сав газрын захиргаанаас наачлан хүүхэд өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох цоврал хичээл зааж байна. Нэг голын хүүхдүүд сэдвт 80 цагийн энэхүү хичээлд ерөнхий боловсролын сургуулийн 7-оос 11 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн ой, усны салбар үүсэн хөгжсөний 80 жилийн ой, за байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Бойрноор Мэнэнгийн сав газрын захиргаанаас наачлан боловсрол соёл урлагийн газартай хамтран сурагчдад байгаль орчныг танин мэдэх, байгалийн нөөц баялагийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглахад суралцах, байгаль орчны боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэх, за өсвөр наснаасаа экологийн эсвүүтэй иргэн болон төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цоврал хичээл орж байгаамаа. Байгаль орчны яамны 30 жилийн хүрээнд мөн усны салбар үүсчихсэн 80 жилийн хүрээнд зориулж Дорнод аймгийн засаг даргын одоо санаачлахаар нэг голын хүүхдүүд төсөл хэрэгжүүлсэн. Яг үүнтэй энэ 3 үйл явдлыг давхцуулан нэг голын хүүхдүүд сэдвт нийт 80 цагийн хичээлийг Дорнод аймгийн Эрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. 10 жилийн сургуулиудад хичээл 80 цагийн хичээл орж байна. 80 цагийн хичээл маань ерөнхийдөө 33 сэдвийн хүрээнд энэ маань юу 33 сэдв яагаад 33 сэдвийн хүрээнд гэж байгаа вэхээр ерөнхийдөө уг сэдв маань уг хичээлийн өдөртөмж маань Дорнод аймгийн боловсон соёлын газар, боловсон соёл урлагийн газар болон Бойрноор Мэнэнгийн талын сав газрын зархаатай хамтарч өдөртөмжөө гаргаад энэ өдөртөмжөнд Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд буюу байгаль орчин аялал жуулчлалын газар, ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгийн хамт олон мөн Дорнод тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны хамт олонтойгоо хамтраад ингээд нийтдээ 80 цагийн хичээл ороод одоогийн байдлаар бид 40 цагийн хичээлээ орчоод байна.
одоо 40 цагийн хичээлэн дутуу байна. Ямар сэдвүүдийн хүрээндээс хүүхдүүдэд хичээл зааж байна. За, ерөнхий боловсролын сургуульд одоо 40 цагийн хичээлээ орсон гэж байна. Эндээс ингээд дүгнэлт хийж болохоор хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Дүгнэлт хийхэд ер нь энэ сурагчдын өсвөрийн хүүхдүүдийн байгаль орчны талаарх мэдлэг ер нь хэр байна гэж дүгнэж байна. Ер нь хүүхдүүдийн байгаль орчны мэдлэг үнэхээр өндөр түвшинд хөгжсөн байна. Мэдээлэл ихтэй байна. Яг зүгээр яг ерөнхий боловсролын хичээлийн сэдвийн хүрээнд бол байгаль орчны хичээлүүд нь ороо явдаг. Энэ маань юу гэхээр одоо бидний орж байгаа маань 7-оос 11 дугаар ангийн хүүхдүүд орж байгаа. Яагаад 7-оос 11 дугаар ангийн хүүхдүүд сонгосон гэхээр яг энэ насны хүүхдүүд маань хим, физик тийм ээ болон математик одоо хим физикийн биологийн шинжилгээ ухааныг яг үзэж эхэлдэг, суурин тавигдж эхэлдэг тийм ээ. Цаашид ямар мэргэжил олох вэ? Тийм ээ байгаль орчны чиглэл одоо байгаль орчноо яаж хамгаалах вэ? Ээлтэй яаж амьдрах вэ гэдэг зүй зохистой хэрэглийг бий болгохын тулд одоо яг ер нь бол манай хичээлийн зорилго маань орчиж байгаа. Тэгээ яг энэ насны хүүхдүүд маань юу гэхээр их мэдрэмтгий гэдэг юм хүлээж авахтай их соргог байдаг. Тэгэхээр бид нэ 7-оос 11 дугаар ангийн хүүхдүүдээ сонгосон. Нэг голын хүүхдүүд сэдвд 80 цагийн хичээлд байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалтай газар нутгийн дорнод хамгаалалтын захиргаа, за ус цагур орчны шинжилгээний газар, мөн хэрлэн голын сав газрын захиргаа хамтран ажиллаж байгаа бөгөөд 33 сэдвээр сурагчдад экологийн боловсрол олгож байна. Тухайлбал тал хэрийн бүс нутгийн амьтдын байгальтай ач холбогдол, за гол нураа хамгаалах нь, орчны бохирдол, цагаан зэрийн үнцэн, замаг ба ус зэрэг сэдвээр эдгээр байгууллагуудын мэргэжилтэнгүүд сурагчдад хичээл зааж байгаамаа. Энэхүү цуврал хичээл хүүхэд өсвөрийнхэнд мэдлэг нэмсэн үр өгөөжтэй ажил болж байна. Мэдээллийн хөтөлбөр тодруулга болонгаар үргэлжилж байна. Өнөөдөр бид хүнсний аюулгүй байдлын тухай ярилцахаар мэргэжлийн хэлтийн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Хүн Замдныг студид урьж ирүүлээд байна. Урилга авсан танд маш их баярлалаа. Тэгэхээр юуны өмнө эхлээд хүнсний аюулгүй байдлын тухай ярихын тулд Доронтой аймгийн тухайд хүнснийхаа бараа бүтээгдэхүүний хичнээн хувийг импортоор авч байна. Хүнсний чанар аюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ? Монголоор яриагаа эхлэе. За Доронтой аймгийн хувьд бол бүгд Хятад ард улс Оросын албаны улстай хэлэлдэг онцлогтой. Бүгд Хятад ард улсаас хүнсний нийт бүтээгдэхүүнийхээ 30-40% импортлж байна. Үүнд болохоор цагаан будаа, төмс хүнсний жимс гэнэ. Оросын албаны улсын хувьд бол боловсруулсан хүнс хөвчлэн орж ирдэг. Үүн дээр болохоор 25 нэр төрлийн, 25-аас 30 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлж байгаа. Импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын өнөөгийн түвшин ямар байна? Дээрээс нь иргэдийн дунд бол нэг юм нийтлэг болгоод байдаг л да. За Хятадаас орж иж байгаа бараа бүтээгдэхүүн бол чанар стандартын шаардлагагүй муу бүтээгдэхүүн гэсэн нэг юм ойлголттой байгаад байдаг. За муу бүтээгдэхүүн гэдэг ойлголт бол ерөөсөө манай импортлагч нар тухайн улсын экспортлогч эрхтэй компаниудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй байна л да. Жишээ нь одоо манайхын Хятад ард улсын алтан эмэл балхасаас одоо жимс гэн ч юм уу тийм үү ойр зүрийн тэр хоол амтлагч мэдчлэн ийм бүтээгдэхүүнүүдийг импортлдог. Тэр нь Доронтой аймгийн хувьд бол хайр бомтоор импорт худалдаа эрхэлж байгаа иргэд маань аж ахуйн нэгжүүд маань ерөөс алтан эмэл балхасаас импортлж байгаа. Энэ ягаад алтан эмэл балхасаас импортлсон хүнсний бүтээгдэхүүнүүд шаардлага хангахгүй байна гэхээр бүгд Хятад ард улсын экспортлогч эрхтэй компаниас хүнсээ импортлаагүйгээс л үүдэлтэй. Тэгэхээр энэ экспортлох эрхтэй компаниас импортлоогүй тохиолдолд энийг хэлэр нэвтрүүлэхгүй байх юм хууль эрх зүйн орчин байхгүй юу? Байна л да. Ер нь хүнсний бүтээгдэхүүний чинь аж ахуйн нэгжүүд импортлох ёстой нэгдүгээр. Хоёрдугаар үйлдвэрлэгчтэй худлаа хийсэн байх ёстой. Үйлдвэрлэгчд альсвал түүний гэрээд борлуулагчтай худлаа хийсэн байх ёстой. Тэгээд зориултын тээврийн хэрэгслэр тээвэрлэх ёстой байдаг. Энэ бүх шаардлагыг хангахгүй үүднээс л энэ зөрчилтэй бүтээгдэхүүн орж ирээд байна. Тэгэхээр танай байгууллагаас ер нь жилдээ нэг хүнсний аюулгүй байдлын тухай
уулзалт хийхдээ ч юм уу тийм ээ нэг мэдээллийг өгдөлтөд иргэдэд за энэ бүтээгдэхүүнээ шаардлага хангахгүй шүү гэсэн чагсаалтууд байдаг. За миний одоо санаж байгаа бол нэг 30 орчим бүтээгдэхүүн байх шиг санагдаж байна. Тэгэхээр ихэвчлэн хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнүүд байсан л да хүнсний. Тэгэхээр энэ тохиолдолд бас яагаад ингэж хэлээр ингэж орж ирээд байна вэ? Худалдаалагдаад байна вэ? За энэ болохоор тодорхой цөөн тооны иргэд ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирж байна. Хэлээр нууж оруулж ирж байна. Тийм үү. Энэ бүтээгдэхүүнүүд ямар бүтээгдэхүүнүүд байна гэхээр хаяа шашхын зөрчилтэй. Аюулгүй үзэлт шаардлага хангаагүй ийм бүтээгдэхүүнүүд. Энэ дээр чипс байна, бох байна, энэ хүүхдүүдэд дандаа худалдаж авдаг ундаанууд байна. Иштэй чихрүүд байна. Манайд мэргэжлийн хэлтийн газар сэрэмжлүүлэг гаргасан бүтээгдэхүүнүүдэд чагсаалт гаргацсан байгаа л да. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг хаана худалдаалж байна вэ гэхээр дандаа захын дэлгүүрүүдэд худалдаалж байна. Сургуульд орхон захын дэлгүүрүүдэд худалдаалж байна. Энд худалдаа авалт байгаа учраас иргэд хэлээр нууж оруулж ирж байгаа. Хэрвээ энэ худалдаа авалт зогсоочих юм бол эрэлт нийлүүлэлт байхгүй гэсэн үг шүү дээ. Танахаас тэгэхээр энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна? Мэдээж хэрэг бол за шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг нэг талаас хурааж юм уу торгох байдлаар одоо хуулийн арга хэмжээ авч байгаа. А нөгөө талаас иргэдэд миний бодлоор юм бол энэ талаарх одоо мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх юм уу? Ийм бараа бүтээгдэхүүн авч хэрэглэж болохгүй гэдэг одоо энэ хандлага ойлголтыг өгөх хэрэгтэй юм шиг харагдаад байна л да. Манай байгууллагын хувьд бол одоо сошиал ертөнцөөр маш их зар сурталчилгаануудыг хийж байна тийм үү. Хүүхдүүдэд цэцэрлэгийн сургуулийн үүдэнд энэ бүтээгдэхүүн хортой шүү гэсэн сэрэмжлүүлгүүдийг цэцэрлэгийн сургуулийн үүдээр хаагдсан байдаг. Мөн бид нар улсын хэлээр нэвтэрж байгаа хүмүүст байнгын санамж зөвлөмжүүдийг өгчдөг. Та түрүү хэлэлд энэ чанарын шаардлага хангахгүй гэдэг байгаа бараа бүтээгдэхүүнд бол хаяр шин зөрчилтэй байдаг гэж байна. Тэгэхээр энэ импортоор оруулж ирэх гэж байгаа энэ аж ахуйн нэгж иргэд маань өөрсдөө энэ хаяр шин зөрчлийг мэдэхгүйгээс оруулж ирээд байна уу? Аль эсвэл хямд өртөгтэй болохоор нь оруулж ирээд байна уу? За нэгдүгээрт бол хятад улсаас үйлдвэрлэж байгаа импортлж байгаа бараа бүтээгдэхүүн нэгдүгээр хямд том байгаа. Хоёрдугаарт энд ерөөсөө хүнсний тухай хуулийн дээр бол уг нь ингээд заасан иргэд аж ахуйн нэгжид сэрэмжлүүлэгд өгч байгаа юм л да. Одоо манайд одоо хавар хөлийн бонтор одоо нэг 20 аж ахуйн нэгж байна. Экспорт импорт хийдэг. Энэ бүх аж ахуйн нэгж иргэдэд манайх ямар нэгэн аян тийм мэдээлэл хүргэдэг. Зориудаар одоо нөгөө эсвэлтгүй бид одоо мэдсэн ч мэдээгүй юм шиг зөвхөн өөрийнхөө ашиг олохын тулд ингэж оруулж ирээд. Ер нь ийм зөрчлүүд хэр гарч ийн одоо чанаргүй бараа бүтээгдэхүүн стандартын шаардлагагүй бараа бүтээгдэхүүнээр нэвтрүүлэхийг завдж байгаа. За хятад улсаас бол импорт бүтээгдэхүүнүүдийн төрөнд гэсэн нэмээ тодорхой зөвхөн төмс хүмүүсний нөгөө хятадаас одоо ер нь сүүлийн үед нэг ятар боловсруулсан хүмүүсийг бол манайх яг албан ёсоор импортлдог аж ахуй нэгжүүд цөөх. За зөвхөн хоол амтлагч ч юм уу тийм юмдыг одоо энэ уулуурхан компаниуд хүмүүсийн тохиолдолд хоол амтлагч гэдэг оруулж ирж байна л да. За маш их баярлалаа. Ярилцлага энэ төрөйд хөрлөж байна. Үзэгчдээ тодруулга болон өнөөдрийн дугаарын зочноор мэргэжлийн хэлтийн газрын хүнсний чанар стандартын хэлтийн улсын байцаагч Хун Зандан оролцлоо. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Саяхан захин мэдээллийн хэрэгслээр газрын засны 21-р талбайн хог хаягдлыг Дорнод аймгийн хогийн төвлөрсөн цагт хаяж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд хог хаягдал асгасан тохиолдол байхгүй гэдгийг албаныхан мэдгдлээ. Газрын засны 21-р талбайн хог хаягдлыг Clean Environment компани хариуцсан ажилладаг байна. Тус компани дахин ашиглах боломжтой хог хаягдлаа ангилж Улаанбаатар хот руу тээвэрлэхээр Автогро Ванука компанитай гэрээ хийжээ. За гэхдээ одоогоор тээвэрлэлтээ эхлээгүй гэсэн мэдээллийг төрийн байгууллагад өгсөн байна. Харин өчигдөр шөнө буюу 28-наас 29-ний шилжих шөнө Дорнод аймагт 3 машин шилэн хөвөнгө очиж орж ирсэн бөгөөд эдгээр хөвөнгө Ванчуг цутгамал компани барилгын талаалгад ашиглахаар авчруулсан байна. Харин байгаль орчин аялал жуулчлалын газраас ямартай чихний ээлжинд дээрх шилэн хөвөнгө дахин ашиглах боломжтой эсэхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. 3 машин шилэн хөвөн бол цементийн гүрээр 28-наас 29 шилжих шөнө орж ирсэн байна. Энийг бол цементийн гүрэн дээр нэг машин одоо бид нэр зогсооцсон. Энд хоёр дахь машин бол одоо энэ тэр компани гих одоо
хашаанд бол ирсэн байна. Энийг бол бид нар бол сав баглаа болоод нэг хужилт бод нь бол залуулахгүйгээр энд нь бол мэрэгжлийн хяналтын дүгнэлт гаргуулнаа. Мэрэгжлийн хяналтаас энийг яг барилгад дахин ашиглах боломжтой гэдэг дүгнэлт нь гарвал энэ бас нэг ажил тийм ээ. Дээрээс нь дахиад мэрэгжлийн байгууллагаас бид нар энэ шилэн өв маань үнэхээр байгаль орчинд үнэхээр тийм хортой аюултай хог аялал гэж үзэх үү. За энэ хог аяллыг цаашдаа яг хэрхэн устгах үнэхээр мэрэгжлийн хяналтын төвлөрийг үндэслээд барилгын чиглэлээр дулаалганд ашиглах боломжтой гэдэг чинь бол энд надад ажиллах. Бид нар нэгсэндээ хог аяллыг үнэхээр зөв зохистой ашиглаад дахин ашиглах боломжтой бол тэр нөхцөлийг бол бид нар бас дэмжих нь бол бас яг хууль журмын дагуу дэмжих нь бол зүйтэй гэж үзэж байгаа. За ямар ч тач газрын засны 21-р талбайн хог хаягдлыг Доронтой аймгийн хогийн төвлөрсөн цэг давчирч асгасан тохиолдол гараагүй гэдгийг тодтоглоо. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгчээр Үлзийбат барьцаад зээлийн газар ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Эрхэм үзэгчдээ одоо та бүхэн мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэгт сумдын мэдээ болон бүлээн авч үзнэ. Монгол улсын анх дугаар үндсэн хууль батлагдсны 93 жилийн ойн баярт зориулсан үндэсний бүхий барилдаан 11-р сарын 27-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн санаачлаг 21 аяны хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн дунд цохон явуулсан тус барилдаанд сумын заан төгөлдөр дөрүүлж, сумын заан Зоригтбаатар үзүүрлэн, сумын харцгаа Наранбаатар, сумын начин Отхон төгснөр шүүгэрч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Нутгийн хөгжилд хүн бүрийн оролцоос наачлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг өгтөн сумын хэмжээнд байнгын асаргаа шаардсан хүүхдүүдийг дэмжин аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран хүүхдүүдийн насны онцлогт тааруулан хувцас болон гарын бэлхийг сумын засаг дарга Баяр Магнай, засаг даргын тамгын газрын дарга Батхүү, хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Хишиг Дэлгэр, Тансаг гэ компани захирал Ундралнаар гардууллаа. Гэмтэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлөөс удирдамж боловсруулан батлуулж төсвийн байгууллагуудын албан хаагчид болон сумын нийт иргэдийн дунд хууль сурталчлах өдөр арга хэмжээг 11-р сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Хууль сурталчлах өдөр арга хэмжээний тэргүүн байрыг засаг даргын тамгын газрын стоп баг, дэд байрыг ерөнхий боловсролын сургуулийн их засаг баг, за 3 дугаар байрыг эрүүл мэндийн төвийн алтан дүрэн багууд тус эзэллээ. Мөн ахмадын зөвлөлийн амар амгалан баг, за соёлын төвийн авхаалж баг, хүүхдийн цэцэрлэгийн гэгэн өргөө багууд идэвхтэй оролцсон байна. Бүгд найрамдах Монгол улс тунхагласны баярыг тохиолдуулан нарлагхан цэцэрлэгийн зүгээс үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор монголчуудын уламжлалт наадгай болох шагаан харвааны тэмцээнийг 11-р сарын 27-ны өдөр шагаа харвах, шагаа шүүрэх, шагаа таалцах гэсэн 3 төрлөөр 4 бүлгийн эцэг эхчүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нийт дүнгээр 1-р байранд багуулгийн морь буусан шагаа баг, 2-р байранд ахлах бүлгийн азийн дөрвөн бэрх багууд тус шалгарлаа. За мөн тус цэцэрлэгийн багшууд, багш, эцэг эхчүүд үндэсний хувцаараа гойж нэг өдрийн турш хүүхдийн бяцхан ертөнцийг Монгол ахуйгаар чимгэллээ. Үндэсний өв соёл ёс заншлаасаа хөндөрч балчраасаа өдөл хүртлэн хэд техникцсэн ухаалаг орон зайд орших болсон өнөө үед нүдэ олсон арга хэмжээг зохион байгууллаа. Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаад зээлийн газар. Мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэн Доронтой аймгийн өнөөдрийн ханшийн мэдээнд анхаарал хандуулаарай.
Мэдээллийн хөтөлбөрийн ивент тэтгэгч Үлзийбат барьцаат зээлийн газар. Бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Хамтайсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. Үлзийбат барьцаат зээлийн газар. Манай барьцаат зээлийн газар нь намрын урамшуул зарлаж 10 дугаар сарыг дуустал алт үнэт эдлийн хүүгээ 5% болголоо. Мөн ноутбук, зурагтын хүүг өдрийн 0.5% болголоо. Та бүхэн манайхаар өргөнөөр үйлчлүүлнэ. 10 дугаар хайранд дээрлэх Үлзийбат барьцаат зээлийн газар.